За сайн мэцгэн үү? Та бүхний өдрийн мэндийг хүргэе. За ингээ манай Кантал авагийн нэгэн шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Бидний хувьд бол ихэвчлэн подкаст, мууви задлан асуулт хариулт гэсэн үндсэн 3 болонтой байсан. За өнөөдрөөс эхлээд бид нэр цоош нь болно эхлүүлж байна. Тэр юу вэ гэхээр дотоодын болон гадаадын чухал гэсэн шүүхийн шийдвэрүүд дээр анализ хийж олон нийт төрөө хүргэх зорилготоор шүүхийн шийдвэрийн анализ гэсэн цоош нь болон нээж эхний дугаараа хүрэхэд бэлэн болсон байна. Хамгийн түрүүлж ихэнд ярих шүүхийн шийдвэр бол үндсэн хуулийн цэцэн шийдвэр байгаа. Яагаад үндсэн хуулийн цэцэн шийдвэрийг сонгох болсон шалтгаан юу вэ гэхээр үндсэн хууль гэдэг бол улс төрийн болон эрх зүйн баримт бичиг байдаг. За өөрөөр хэлэх юм бол хууль бүрийн эцэг хууль гэж нэрлэгддэг. Тийм учраас энэ хуулиас эхлээд энэ хуулийн холбогдох зүйл залттай холбогдуулан шийдсэн үндсэн хуулийн цэцэн шийдвэрийг танилцуулъя гэж бодож байна. Өнөөдрийн эхний дугаарыг ярих хүмүүс бол би болон Батбаяр байгаа. За юу вэ Бабра? За юу вэ? Хичээл эхэлсэн явж байгаа. Тэгэхээр бас хичээлийн эхний 7 хоногийн мэнд хүргэе. Хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэж байна. За эхний дугаар жоо сандарч байна. Гайгүй юу? Окей, ер нь бол яа подкаст хийгээс жоохон утсан биш. Өмнөх дугаарыг чинь манай нөгөө хоёр хийсэн болохоор ихе өмнөх дугаарт орсон шүү дээ. Шавьцсан. Орсон ба тий. Тэгээ би бол жоохон сандарчтай л. Гэтэ яг юмудаа гайгүй бэлдээд урдаа тавьсан байна. За эхний ерөнхийдөө нөгөө үндсэн хуулийн цэцэн шийдвэрийнхаа ерөнхий агуулга нь бол манай эрхээ маань та бүхэнд сайхан ойлгож тайлбарлаа. За хоёр дахь хэсэг буюу яг мэдээлэл гаргасан хүмүүс маань ямар учраас энэ маргаж байгаа хуулийн зохицуулалт маань үндсэн хуулийг зөрчсөн гэж мэдээлэл гаргаж маань үздсэн бэ гэдэг үндслүүдийг би яриад үүний дараа бол улсын хурлын төлөөлөгчийн гаргасан үндслэл буюу за ийм учраас үндсэн хуулийг бол зөрчөөг байна гэдэг үндслэл за мөн хүний эрхийн үндэсний комиссийн гаргасан үндслэл дүгнэлт зэргийг бол манай эрхээ маань яриад явах байгаа гэсэн үг. За тэгвэл яриагаа эхлэе. Маргааны агуулга нь юу гэхээр их олон хүүхэдтэй өрх толгоос их эцэгт тэтгэмж олох тухай хуулийн зарим заалт нь үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэсэг маргаан байгаа. За тухайн их олон хүүхэдтэй өрх толгоос их эцэгт тэтгэмж олох тухай хуулийн 1-1, 3-1-3, 6-2 гэсэн заалтууд үндсэн хуулийн 14-1, за 14-2, 16-11 заасууд заалтуудыг зөрчсөн байна гэсэн агуулга мэдээллийг маргааш тал маань гаргасан байгаа. За саний ярьсан ерөнхийдөө нөгөө нэг хуулиудын их олон хүүхэдтэй өрх толгоос их эцэг тэтгэмж олох хууль гэдэг аягүй ортно шүү дээ тий. Ерөнхийдөө нь тэтгэмжийн тухай хууль яриач гэсэн. За энэ тэтгэмжийн тухай хуулийн холбогдох заалтууд бол үндсэн хуулийн заалтуудыг бол дэлгэцэн дээр сайхан та бүхэнд гадаг. За ерөнхийдөө бол 3 үндслэл гаргасан гэж үзэж байна. 2 агуулгаар гэж ярил тий. Эхлээд үндсэн хуулийн 14-ийн 1 залтыг зөрчсөн байна гэж утсан байна. За үндсэн хуулийн 14-ийн 1 болон 14-ийн 2 дахь зохицуултанд нь ерөнхийдөө нэгэндээ ингэж нөхөж их зохицороо орж ирдэг зохицуулт гэж болж байна. За үндсэн хуулийн 14-ийн 1-т бол юу заасан гэхээр Монгол улсууд хуулиас оршин зохион хүмүүр хууль шүүх юм нэрдэг шана гэж заасан. Өөрөөр хэлбэл нэг хууль нь маань өөр хүнд өөрөө өөрчлөлт, нэг хүнд өөрөө өөрчлөлт гэж болох гал гэсэн тийм ээ. За хоёрт бол за яг энэ маргаантай холбоотойгоор ерөнхийдөө хүнийг хүйсээр нь ялгуулан гадуурхаж үл болно гэсэн зохицуултыг зөрчсөн л гэж ерөнхийдөө тайлбарлаж байна гэж ойлгож байна. Үүний дараа бол 3 дахь нь үндсэн хуулийн 16-гийн 11 дахь зохицуултыг зөрчсөн гэж үзсэн байгаа. Тайлбар хийсэн. Үүнээр бол мэдээч
улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдралд гэр бүлийн харилцаанд хэрэгтэй юм гэдэг. Тэгшэрхтэй байх ёстой гэсэн агуулга ярьж байгаа. Тэгэхээр юу гэж юм бэ гэхээр зарим тохиолдолд яалтчгүй зөвхөн эмэгтэй хүнд үйлчлэх эсвэл зөвхөн эрэгтэй хүнд үйлчлэх хуулийн зохицуулалт гэж байдаг. За энэ бол тухайн орны түүх соёл зан заншил ах уйтай холбоотой байж болно. Эсвэл мэдээж үнэхээр тухайн хүний бие физиологийн онцлогтой холбоотой. Жишээлбэл эмэгтэй хүн бол бие давхар болдог, жирэмсэн болдог тийм. Эрэгтэй хүн бол үдээждэх боломжгүй байна. Тэгээ одоогийн шиштэй ухааны төвшөнд бол боломжгүй байна тийм. Тэр юу яриад байна гэхээр энэ тохиолдолд жишээлбэл жирэмсэн их тэтгэмж аваад тийм. Тэгэхээр жирэмсэн их тэтгэмж авч юм гэдэг бол ерөөдөө яламжтай биш. Зайлшгүй байх ёстой юм зохицуулт байна гэсэн үг. Эрэгтэй хүн зэрэгтэй яваад байна тийм. Жишээлбэл энийг бол өгдөг чинь Монгол улсын түүх соёл зан заншил ахуйтай холбоотой тайлбарч бас болно. Жишээлбэл хуучин шиг сайн үед ч гэдэг юм уу зөвхөн эрчүүд нь зэрэгт мартдаг байсан байна. Ан авд мартдаг байсан байна. За эмэгтэй хүмүүс бүсгүй хүмүүс нь бол ар гэрээ ингээд тухайн дайнд ч юм уу тийм ан авд явсаа байгаа нь гэр бүлээс гэрээс үлддэг байсан байж. Жишээлбэл энэ байдлаар тайлбарлаж байгаа гэсэн санаа. Ерөнхийдөө энэ тайлбар бол боломжтой байх үндэслэлээр өндөр байгаа гэсэн үг. Гэтэл хүүхдээ асрах нь хэний өөр юм бэ гэдэг асуудал яригдаж байна. Үүн дээр бол мэдээлэл гарч маань юу гэсэн бэ гэхээр үндсүүлийн 17-гийн 2-т заасан иргэний журам төрөх гэж байгаа. За үүн дээр бол үр хүүхдээ өсвөн хүмүүжүүлэх нь бол иргэн бүрийн журам төрөх гэж байгаа. Өөрөөр хэлбэл гэр бүлийн харилцаанд эрэгтэй эмэгтэй тэгш эрэгтэй оролцсон гэсэн үндсүүлийн 16-11 дэх заалттай. Ер нь бол уйж орж ирж байгаа зохицуулт гэсэн үг шүү дээ. Үр хүүхдээ өсвөн хүмүүжүүлэх бол эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль альнийх нь л үүрэг юм байна гэдгийг хуулиараа тодорхойлоод өгчжээ гэж хэлсэн байна. Тэгэхээр 0-3 насны хүүхдээ асарч байгаа эгч вэ, эцэгч вэ ялгаагүй тэр хүүхдээ ласан хамгаалахынхаа хувьд тэтгэмж авах ёстой гэсэн санааг бас цаагаар харгааж байна гэсэн үг. Хоёрдугаар эхийн сүг орлох бүтээгдэхүүн тэжээл орчин үед бий болсон байгаа буюу эцэг нь бол хүүхдээ бага насны няраа хүүхдээ асрах бүрэн боломжтой болсон ийм цаг үе ирээд байна. Энэ тохиолдолд хүүхдээ асарж байгаа эцэгт тэтгэмж олох нь зөв хэрэг юм байна гэж үзээд үүнийгээ юутай холбосон юм бэ гэхээр 1999 оны 5 сарын 14 өөрөөр хэлбэл яг энэ маргаан гарч явах үед 40 төгөлдөр байсан хөдөлмөрийн тухай хуулийн 106-гийн 1-т хүүхд тасрах чөлөөг бол эцэг нь авч болдог байсан. Өөрөөр хэлбэл эцэг нь хүүхдэд асрах чөлөө авч болж байна гэдэг чинь хүүхэд нь эцэг нь хүүхдэд асрах боломжтой юм гэсэн үг дангаараа. Өөрөөр хэлбэл саяны ярьсан нэг тодорхой бүтээгдэхүүн тэжээлч гэдэг юм ингээд ээжийнх нь эхийнх нь эзүүд ч гэдэг юм хүүхдэд асрах бүрэн боломжтой болсон. Ийм цаг үеийг хууль тогтоогч өөрөө үлийн зөвшөөрсөн байна гэдэг үндсэн агуулгыг бас үн дээр ярьж өгсөн. За үндсэндээ ийм маш өргөн хүрээнд дэлгэрэнгүй тайлбарсан байгаа. За тэгээ энэ хүү шийдвэрийг бол бичлэгийнхаа дор линкээр оруулж өгчих цаа бүсэн дэлгэрэнгүй харж болно. За ерөнхий бацаад бол ийм үндслийг хэлсэн байдаг. За тэгээд үүн дээр бол үүний дараа за энэ үндслийг бол зөрүүлж мэтгэлцэн дээр гаргаж тавьсан үндэслэл дүгнэл болон зөвхөн эрх үндэсний комиссийн дүгнэлтийг бол ирэхэд та бүхэн ярьж гинэ. За сая Баабар бол маш ойлгомжтой тайлбарлаа. Улсын хурлаас ямар хариу тайлбар хэлсэн бэ гэхээр нэгдүгээрт тухайн хуулийн 6-гийн 2-т заасан тэгээс 3 настай хүүхдийг асарж байгаа их хүнд сар бүр тэтгэмж олох тухай зүйл заалтын үзэл баримтлал нь бол тайлбарсан. Тухайн үзэл баримтлал нь ямар үзэл баримтлал байсан бэ гэхээр ер нь тэгээс 3 насны хүүхэд бол физиологийн хувьд ч гэсэн оюун ухааны хувьд ч гэсэн маш чухал нас байд юм байна л да. Ирээдүйд нөр том хүн болоход нь тийм учраас энэ үед нь бол одоо шин тэжээлтэй хоол унс идэх одоо сайн асрах гэх мэт ийм хүчин зүйлсүүдийг шаардлагатай байдаг. Тийм учраас хүүхдийн эрх ашиг буюу хүүхдийн эрхийг өөрөө хамгаалах үүднээс зүйл заалтыг өөрөө баталсан гэж улсын их хурлаас бол тайлбарсан. За түүнчлэн үүнд холбогдлолтойгоор болохоор
конвенцүүдийг бол ерөнхийдөө бол тайлбарласан. Нэгдүгüүрт бол эхчүүдийг хамгаалах олон улсын хөтөлбөрийн байгууллагын 103 дугаар зүйлийн 4-2-т бол жирэмсний болон хүүхэд төрүүлсний чөлөөнд байгаа эмэгтэй хүн мөнгөн болон эмнэлгийн үйлчлэгийг тэтгэмж авах хэрэгтэй гэж хэлсэн. Түүнчлэн эмэгтэйчүүдийн алгачлах хэлбэрийг устгах тухай конвенцийн 4-2-т оролцогч улсаас эхчүүдийг хамгаалахад чиглэсэн тусгай арга хэмжээ түүний дотор энэхүү конвенцэд заасан арга хэмжээг батлахыг алгачлал гэж үзэхгүй гэж ерөнхийдөө тайлбарласан. За өөрөөр хэлэх юм бол улсын их хурлаас бол үндсэн хуулийн зүйл залтыг зөрчиж байгаа тэр хуулийн зүйл залтыг үзэл баримтлал нь бол хүүхдийн эрх ашигыг өөрөө хамгаалж байна гэж хэлсэн мөртлөө энэ зүйл залт нь мөн түншлэн бусад тэр олон улсын конвенцүүд нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгш эрхийг өөрөө зөрчөөгүй маа гэсэн үндслийг бол хэлж чадаагүй. 3-дугаарт хүний эрхийн үндэсний комиссоос ямар тайлбарыг үндсэн хуулийн цэцэд хөрвүүлсэн бэ гэхээр мэдээлэл гаргах чиг бол 100% бол дэмжсэн. Үндсэл нь юу байсан бэ гэхээр эмэгтэйчүүдийг алгачлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн 5-дугаар зүйлийн 5-А хэсэгт заасан. Энэхүү конвенцэд өөр нэгдэн орсон улсууд нь нийгэмд хэвшмэл ойлголтыг өөрчлөх, устгах үүрэгтэй өөрөө оролцох ёстой гэсэн тайлбарыг бол хийсэн. Өөрөөр хэлэх юм бол тэр хэвшмэл ойлголт гэдэг бол эмэгтэй хүн зөвхөн хүүхэд авсардаг, эрэгтэй хүн зөвхөн ажиллаа хийгээ мөнгө олдог нийгмийн ойлголт өөрчлөх ёстой гэсэн зөвлөмж байдаг учраас тухайн тэр тэтгэмжийн тухай хуулийн тус заалтууд нь үндсэн хууль зөрчсөн байна гэж тайлбарыг бол үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн байна. За үндсүүлийн цэцгийн шийдвэрээ та бүхэнд танилцуулъя. За үндсэн агуулга нь бол эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хувьд бол хүүхдийг асрах энэ харилцаа бол ерөөсөө хүүсээс хамааралтай тийм харилцаа биш ээ. Өөрөөр хэлбэл эрэгтэй ч эмэгтэй ч ялгаагүй хүүхдийг бол асрах энэхүү үүргээ бол адил тэгш эдэлж адил тэгш хангаж оролцсноо гэсэн ийм үндслийг тавьсан. За нөгөө талаас мөн ялгуурлан гадуурхах зарчмыг бол зөрчсөн гэж үзсэн ба өөрөөр хэлбэл үндсэн хуулийн 14-1 болон 14-2 дахь залтуудыг бол зөрчсөн гэж үзсэн. Тэгээд мөн тодорхой хүний эрхийн түгээмэл тунхаглал бол холбогдох фактуудын бол зохицуултыг мөн зөрчсөн байна. Ийм учраас бол холбогдох зохицуултын тэтгэмжийн тухай хуулийн 1-1, 3-1, 3, 6-2 дахь залтууд бол үндсэн хуулийн 14-1, 14-2, 16-11 гэсэн энэ 3 зохицуултыг бол зөрчсөн байна. Энэ утгаараа бол төтгөлзөөсгүй гэсэн ийм шийдвэр үндсэн хуулийн цэцэс гаргасан байна. Тэгээд та бүхэн энэ цэцэн шийдвэрийг илүү дэлгэрүүлж уншия гэж хүсвэл доорхот линкээр ороод уншаарай. Тэгээд их норчсон бол уучлаарай. Төвчээртэй маш сайн сонссон нартай баярлалаа. Дараагийн дугаараараа бас цоо шин шүүхийн шийдвэрээр уулзцгаая. Баяртай. Баяртай.